За 24 он гарлаа. Их хурлын гишүүдтэй нийт Монгол түмэндээ бас 24 оны шинэ жилийн мэнд төвшүүлье. За Монгол улсын парламент засгийн газартаа бас хяналт тавих энэ үндсэн хуулийн зарчим өнөөдөр хэрэгжихгүй байна. Монгол улсын парламентын тухайд Монгол улсын засгийн газраас 2023 оныг авилгалтай тэмцэх жил болгоно гэсэн. Хууль эрх зүйн орчин шинэ шатанд гаргана гэсэн. Эрүүгийн кино шийдвэр тухай хууль, шүүх байгуулах тухай хуулийг нэн яаралтай гормоор хилцүүлнэ гэж засгийн газраас өргөн бариад 2 сар болж байна. 2 сар болж байна. Яагаад оруулж ирэхгүй байгаа юм? Үндсэн хуулийн үзэл баримтлал зорчсон байхгүй дээ. Тэгээд энэ засгийн газартайгаа бид юу ч ярьж чадахгүй байна. Авилгалтай тэмцэх, хууль эрх зүйн орчин шинэ түвшинд гарган, авилгын шүүх байгуулна гэсэн. Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулахад хүн гэдэг ангиллалыг оруулж ирж, жирийн сэтгүүлчид үнэн үг хэлсэн ард иргэдээ мөрдөх, цагдах ийм ажлыг шинэ сайд оруулж ирсэн юм а. Олон нийтийн эсэргүүцэлтэй тулгараад энэ замхарсан. Гэтэл өнөөдөр Монгол улсад хууль шүүхийн өмнө бүх хүн тэгш байна гэдэг энэ зарчим чинь энэ засгийн газрын хууль зүйн сайдад үйлчлэх